Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Манай цуврал 2 дугаар бичлэг ороход бэлэн боллоо. Бид нар энэхүү цуврал бичлэгээрээ яг юг заах гэдэг юм бэ гэхээр одоо React дээр суурилсан backend буюу сервер талын програмчлал, за frontend буюу одоо хэрэглэгчийн талд харагдах энэ вебсайтыг хэрхэн бүтээх талаар та бүхэндээ сургах зорилгоор энэхүү хичээлийг зааж байгаа. За энэхүү үндсийг ойлгох юм бол дараагийн вебүүдийг бүтээхэд хэлбэр болгоно. Хамгийн гол нь бид нар нэгдүгээр цуврал хичээл дээр backend буюу сервер талаа хэрхэн тохируулж ажил бэлтгэх талаар заасан. За харин өнөөдрийн видео бичлэгээр бид нар frontend буюу хэрэглэгчийн талын вебсайтыгаа хэрхэн ажил бэлтгэж одоо бэлэн болох талаар хоёр дахь цуврал хичээлээ заахад бэлэн боллоо. Ингээд өнөөдөр бид нар зөвхөн frontend талынхаа энэ ажлын явцыг хэрхэн бэлтгэх талаар та бүхэндээ тайлбарлана. Ингэхдээ React систем дээр суурилан кодоо бичиж байгаа. За өмнөх систем дээр гарсан серверийн ассан байдал маань энэ дээр харагдаж байна. Localhost 3000 гэсэн сервер маань энэ дээр ассан байгаа нь ингэж харагдаж байна. За одоо хэрэглэгчийн хэсэг рүү орноо. За ингийн тулд шинээр terminal нэгэд бичнэ. За бид нэр cd командаар frontend гэсэн хавц руу нэвтэрч орно. За энэ хавцсан дотор npx grid react app гэсэн одоо командын ард үүсгэх нөгөө хэрэглэгчийн аппликейшны нэрээ бичиж өгнө, user гэдэг. За ингэж бичсэний дараагаар хэрэглэгчийн орчин маань интернетээс татж аваад тухайн ажиллах боломжтой темплат таны компьютер дээр сууна. За энэ темплат бол таны сүлжээний хурднаас хамаарат, компьютер хүчин чадлаас хамаарат тодорхой хугацаанд хүлээнэ. За бид нар сууж байгаа хэсгийг бол энэ дээр харж болно. Frontend хавц руу хавцсан дотор package JSON файл бол эхний ээлжинд сууж байна. За ингээ нэг тодорхой хугацаанд хүлээх ёстой юм аа. За энэ дээрээс хараад авах юм бол ямар хавцсан дээр суулгаж байгааг бол харуулж байна. За миний компьютерийн users хавцсан дотор MacBook Pro хавцсан дотор, test хавцсан дотор, frontend хавцсан дотор user гэдэг энэ аппликейшн маань темплейтэн сууж байна. За багцуудыг суулгаж ирсэн мэдээлэл гарсан байна. За node mode ус багцуул сууж дууслаа. За одоо дараагийн багцуул сууж эхэлж байна энэ дээр. 264 багцыг бол амжилттай суулгасан байна. За source хавц гараад ирсэн. За энэ бол ингээд аппликейшн бүрэн сууж дууслаа гэсэн үг. За одоо хэрэглэгчийн харагдах frontend талынхаа вебсайтыг асаая. npm start гэж ер нь шинээр франц сурч байгаа хүмүүс хөвчлэн бичдэг. За энэ дээр шууд алдаа заана. Яг алдаа зааж байгаа юм бэ гэхээр бид нөгөө user хавц руу ороогүй. За cd user гэж бичээд npm start. За хэрэглэгчийн сервер асууж байна. Одоо тухайн хэрэглэгчийн нөгөө серверийн порт 3000 дээр байгаа учраас өөр порт үүсэхгүй гэж сууж байна. Y үсгээд дараад yes. За ингээд хэрэглэгчийн порт localhost 3001 дээр React систем маань бүрэн хаслаа. За энэ дээрээс бид нар юу хийх ёстой юм бэ гэхээр машингийн source хавц руугаа очоод app test.js файл, за мөн index.js файл, logo svg файл. За энэ гурван файлыг устгана. Энэ гурван файлаа сонгоод control төвчлөөрөө дараад одоо Windows үлдсэн систем дээр бол control төвчлөөрөө дараад сонгоно. MacBook дээр болохоор command төвчлөөрөө дарж агаад устгаад авчнаа. За ингээ устгангууд алдааны мэдээлэл гарна. Тэгэхээр index.js руу ороод 4-р мөрний өмнө байгаа энэ 3-р мөрийг устгана. Import index.js гэдэг. Энийг устгаад файлцснээ save дараад хадгалаад авна. За дахиад app.js руу ороод 1-р мөрийг устгаад файл save. За ингээд файл маань ажиллах боломжтой болсон. За хадгалаад авсан. За энэ дээр алдаа зааж байгаа. Тэгэхээр одоо яах вэ гэхээр бид нэр div дотроо дахиад кодоо өөрчилж бичнэ. 1.9-д 6 дугаар мөрнөөс 19 дугаар мөрийг устгаад 6 дугаар мөрнөөс энэ 19 дугаар мөрөө устгаад
маш энгийн код бичиж байна. Одоо ямар код бичих вэхээр H1 tag дотор hello Proize Academy гэх текст бичээд Ctrl S-ээр дараа хадгалчих. За одоо файл маань ажиллацсан. Хэрэглэгчийн хардах орчин маань энэ дээр билээ ажилласан байж байна. Тэгээ ер нь бол цаашид бид нэр энэ FGS буюу одоо энэ source хавцсан дотор байгаа FGS гэсэн энэ файл дээр засвар өөрчлөлт оруулнаа. Энэ файл маань хэрэглэгчийн орчин буюу frontend дээр байгаа кодыг харуулж байгаа орчин байгаа. За импортлж энэ FCS буюу одоо нөгөө cascading style sheet хуудсыг бол импортлж оруулж ирсэн байна. Энэ FCS-ийн хард орчин дээр бид нэр color гэж бичээд blue гэд файл савьд орчих юм бол түрүүний миний текст hello Proize Academy болж хувирнаа. За хэрэглэгчийн талын бичсэн FGS файл доторх файлыг товчоор тайлбарлая. За энэ хүү файл дотор бичсэн кодонд import гэсэн нэгдүгээр мөрөн дээр юг тайлбарласан байна гэхээр FCSS гэсэн одоо cascading style sheet файлыг бол дуудаж оруулж ирж байгааг харуулсан байна. За 3 дугаар мөрөн дээр function app буюу одоо нэгсэндөө хэрэглэгчийн талын FGS файл дотор бичигдсэн app гэсэн функцийн файлыг бол нээж байгаагаа харуулсан байна. За энэ хүү файлыг экспорт хийхдээ export default app гэж 11-р мөрөн дээр кодыг бичсэн байж байна. За 4-р мөрөн дээр буцаах утгыг нь бол заасан. За буцаах утгын дотор харуулсан утга маань болохоор энэ хүү localhost 3001 дээр бол ерөнхийдөө харагдаж байгаа. За 3001 дээр hello Proize Academy гэж синхронтой текст гарсан байна. За энэ үр дүн маань болохоор энэ хүү 4-өөс 7 дугаар мөрөн дээр бичсэн код маань тодорхойлноо. За 5 дугаар мөрөн дээр болохоор энэ хүү FCSS файлын дотроос app гэсэн CSS файлын классыг дуудаж ажиллуулж байгаа. За тэр маань энэ дээр харагдаж байна. Хэрвээ би энэ өнгийг солих юм бол энэ дээр шууд өнгөний давхар орж ирж хадгалагдана. За улаан боллоо. Өнгө маань улаан болж байна. За энэ хэсгээ дуудаж ажиллуулсан байна. За ингээд div tag бол тухайн пэйжийг бол дотор нь хувааж өгж байгаа tag байгаа. H1 tag болохоор гарчигны төвшинг H1 өндрөөр бичиж байна гэсэн үг. За ингээд өнөөдрийн хичээлд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Өнөөдрийн хичээлээр бид нэр одоо React system дээр суурилсан frontend буюу хэрэглэгчийн талын вебсайтыг хэрхэн бичих талаар та бүхэнд тайлбарлалаа. Дараагийн цуврал бичлэгээр хэрэглэгчийн тал болон сервер талын backend-ийг frontend-тэй хэрхэн холбох талаар заана. Ингээд та бүхэнд анхаарал хандуулсан баярлалаа. Манай сувг тань таалагддаг бол subscribe дараараа мөн лайк бичлэгийг маань лайк дарж комент бичээрэй. Баяртай.